Таад малгай өмсчих үү? Тоолж начиг солир нөртэй болчих. Би одоо 20 настай. Одоо 20 хүрэх гэж. 12 настайгаас хойш одоо би зөвгийн маллаад 8 жил болж байна. Манай холбоо 2022 оны 10 сард байгуулагдсан. Одоо нэг жилийнхээ оог өгч байна. Тэгээд Доронт Монгол хуурай хэрийн ландшафт төслийнхөө байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бид эдийг 60 бүл зөвгөөр дэмжсэн. Цаашдаа бид эдийн зорилго бол Сүхбаатар аймаг Монгол улсынхаа хэмжээнд зөвгийн аж ахуйг ер нь өргөжүүлж ажиллана гэж бодож байгаа. Ямар ч байсан энэ удаа нутгийн брэнд бол Харьяаматын зөвгийн бал гэсэн брэнд гаргаж байгаа. Манайхан бол зөвгийг ганцхан зөвгийн балаар төсөөлдөг байхгүй. Зөвгийн ганцхан бал гарах үүрэгтэй. Зөвгийн маань өөрөө маш их бүтээгдэхүүн гаргадаг. Одоо энэ ихэд зөвгөний одоо сархиаг энийг чи одоо бидний хэрэгэлдэг нь лаа ба штэ. Гэртээ ингээд яадаг. Энэ лааны хамгийн түүхий хэд нь энэ байдаг байхгүй. Зөвгийн маань тоос хүртээлт өгөөд урамлын гарцыг сайжруулдаг, байгаль дэлхийн өнгийг нь чимдэг. Тийм болохоор би лавд өөрийнхөө зүгээс л бол байгаль орчныг бол дэмждэг үйл ажиллагаа хийж байгаа гэж өөрөө боддөө шүү дээ. 5 жилийн дараа бол нэлийн том өөрчлөлт гарна гэсэн өөртөө зорилго тавьсан байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд бол ганцхан Сүхбаатар аймгийн түмэн зөвхт манай дээр л яг зөвгийн аж ахуй байдаг байхгүй. Тэгээд борлуулалтын хувь дээр 20 бүл зөвгөнөөс бал авлаа гэж тооцоход Сүхбаатар аймгийн нийт ард иргэдийн 101%-ийг л дөнгөж бид нэр балаар хангаж чадчих байгаа. Айл өрхийн. Тэгэхээр борлуулалтын хувь дээр л асуудал байхгүй. Бид эдийн бүтээгдэхүүн бол гараад л шууд зарагдахад байлаа. Өөрөө зөвгийн малдаг, өөрөө байгаль дэлхийд яадаг хүн болохоор ч одоо нэг цэцэг байсан ч айл болох тойроод гарахыг боддог. Зөвгий байхгүй бол хүн төрөлхтөн байхгүй л гэж би өөрөө лавл хардсан шүү дээ. Нутгийн брэнд одоо Харьяаматын зөвгийчд Харьяаматын зөвгийн бал гэсэн брэндийг цаашаа өргөнд